Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар сүүлийн 70 жилд Монгол улсын уур амьсгалын цэсийн 2.1 хэмээр дулаарсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дац хэтэрсэн шалтгаанаар нийт нутаг дэвсгэрийн 77% нь сүлжиж доройтсон байна. 2050 оны үед ган хуурайшилтаас шалтгаалсан малын хорогдлын тоо 50 орчим хувиар нэмэгдэх тооцоог Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн судалгаанд дурдсан байна. Сайн байна уу? Bloomberg TV Mongolia-гийн ногоор өдөө тусгай хөтөлбөр эхэлж байна. Би хөтлөгчийн гिचэн. Энэ дугаартаа бид COP17 бах хурлыг Монголд зохион байгуулахад шаардах төсөв болон уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх санхүүжилтийг босгох боломжийн талаар онцолж байна. За мөн доктортой байдлын тайлгналын ач холбогдлоос гадна энэ чиглэлд салбартай манлайлж байгаа компаниудын сайн жишгээс онцлон хүргэх болно. Сүлжээтэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талбуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажилд энэ оны төсөвт 50 тэрбум төгрөгийг тусгаад байна. Дэлхийн 197 улсын төлөөлөгчид төр засгийн тэргүүн сайд нараас гадна шинжлэх ухааны байгууллага, хувийн хвшилүүд оролцох хүлээлттэй байна. Хүлэмжийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд 2024 онд дотоодын аж ахуйн нэгжүүдээс Tesla Group эрчим хүчнээс үүдэлтэй хүлэмжийн ялгарлыг 875 кг-аар бууруулсан байна. Үүнээс гадна MCS Coca-Cola компани 1 литр ундаа үйлдвэрлэхэд ялгарх хүлэмжийнхийг 57.9 г болгож бууруулснаа тайлбарсан байна. Зэсийн үн ирэх 8 дугаар сард оргил цэгтэй буюу тонн $10,000 хүрнэ гэдгийг Goldman Sachs-аас төсөөлөд танилцуулж байна. За литийн карбонатын үн энэ оны эцэст тонн $11,000 хүрэх бол 2026 онд $13,000 түвшиг давна гэдгийг танилцуулсан байна. Эрчим хүчний шилжилт болон уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд хэрхэн энх усуур татах талаар салбарын онцлог зочдын байр суурийг тусгай хөтөлбөртөө багцнаг өгөх болно. Үүнээс гадна Монгол, Францын хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн салбарын сорилт, экспортын боломжийн талаар Bloomberg тусгаалan өгсөн ярилцлагад нь хүлээн авч үзээрэй. За сүлжээтэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны 8 дугаар сарын 17-оос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товсон байгаа. За тэгвэл энэхүү хуралтай холбоотой гол мэдээллийг Бадмаргаас авъя. Тэгэхээр Монгол улсад тус хурлыг зохион байгуулсныг бас ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа юм бол мэдээж зохион байгуулах төсвийн зардлаас гадна эргээд эдийн засгийн үр ашиг ямар байна гэдэг тооцооллыг танилцуулсан байна. За өнөөдрийн минут тус арга хэмжээнд бол дэлхийн 197 улсын төлөөлөгчид төр засгийн тэргүүн сайд нараас гадна шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хвшлийн төлөөлөл оролцохыг гадаад харилцааны яамнаас бол мэдээлж байгаа. За хурлыг бол Нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилдээ уялдуулан зохион байгуулахаар байна. За ингэснээр газрын доройтол, ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлаас гадна бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амжиргааны асуудлыг олон улсын анхаарал төрөх ач холбогдолтойг бол тодтогч байна. За хамгийн сүүлд Монголоос жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1% уур амьсгалын өөрчлөлт сүлжилтөд тэмцээд зарцуулах үүрэг бол хүлээсэн. За үүнд ойролцоогоор 11.5 тэрбум $, шаардлагатай Нэгдсэн үндэсний байгууллагын тайланд бол дурдж байсан юм. За тус хурлыг зохион байгуулдаг улсуудад хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж бол үзэж байгаа. За зардлын тухайд бол эхний ээлжинд бүтээн байгуулалтад 50 орчим тэрбум төгрөгийг бол төсөлж байгааг салбарын яамнаас бол мэдээлж байна. За гэтэл нийт зохион байгуулалтад гарах зардал одоо болтол нээлттэй болоогүй байгаа дээр за олон улсын жишгийн дагуу бусад улсаас хөрөнгө оруулалтын дэмжлэг татахад хандивын данс байхгүй байгаа зэрэг шийдэгдээгүй олон асуудал хөндөгдөж байгаа нь анхаарлын төвд байгаа юм. Энэ 50 тэрбум төгрөгийн их усурыг Улаанбаатар хотын захирагч засаг дарга эрхийг нь шилжүүлэх ажлыг байгаль орчны сайд шилжүүлсэн байлээ. Энэ шилжүүлсэн төсвөөс 8.1 их тэрбум төгрөг нь гэрээ хийгдээд 5 сарын 31-ний дотор 41.8 тэрбум нь гэрээ хийгдээгүй учраас төсвийн эмнэлтийн хуулиар буцаан татагдсан. Энэ буцаан татагдсан мөнгө одоо төсвийн тодтолд эргүүлэн оруулж ирж байгаа. Ер нь COP17 хийгдээд юу болдгийм бэ гэж одоо 16 өмнөх COP16-ад Сауди Арабид болсон. Энд бол $500 сая төсөв зарцуулаад одоо Монгол улсад шилжүүлж өгөх хугацаанд 10 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалт босгож байгаа юм бэл. Энэ 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт бол тухайн газар нутгийн зөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад бол зарцуулагдана. Тэгэхээр Монгол улсын үүн дээр анхаарал хандуулвал бид дараагийн COP18 хүрэх хугацаанд зөвлөлтийн конвенцийн удирдлагаар ажиллахдаа тодорхой хэмжээний хөрөнгө санхүү босгох тийм боломж байгаа. Өнөөдөр энэ COP17-г зохион байгуулахад хандив хүлээж авах данс байхгүй.
Үүнээс гадна тус хурлын үеэр зохион байгуулж байгаа улсуудын төрийн тэргүүнээр олон улсын түвшинд томоохон амлалтууд өгдөг шүү дээ. За өмнөх амлалт өгчээсэн хөгжиж буй орнуудын туршлагаас харахад ямар эрсдлүүд дагалдана гэж тооцох хэрэгтэй бол? Тэгэхээр Монгол улсын хувьд олон улсын тавцанд хүчтэй мессежлгээж ногоон хөгжлийн амлалт өгөх нь бол том боломж гэж үзэж байна. За гэхдээ бол бодит хэрэгжилдэггүй бол аливаа улсын хит амбицтай амлалтуудыг дагаад эдийн засгийн ачааллыг нэмэгдэх, нэр хүндэд сүргээр нөлөөлөхөөс гадна гадаад уур хамаарлал нэмэгдэх эрсдэл гарч болно гэдгийг Европын MIT Pressing Global Environmental Politics гэдэг бол хэвлэгдсэн судалгаанд бол онцлсан байгаа. За тухайлх нь бол 2023 оны цөлчлөлтөд тэмцэх тухай нэгдсэн улсын байгууллагын конвенцийн талуудын 15 дахь баг хурлын үеэр бол Кен улсын ерөнхийлөгч Уильям Руто 2032 он гэхэд 15 тэрбум мод тарьж Кенийг тэргүүлэгч ногоон улс болгоно гэж амлаж байсан. Харин мод тарих хөтөлбөр нь дотоодын төсвөөс нь ихээхэн санхүүжилт шаардаж эдийн засгийн дарамт нэмэгдсэн. За үр дүнд нь бусад нэгэн яралтай эрүүл мэнд усны хангамж зэрэг салбарын хөрөнгө оруулалт багассан гэд шүүмжлэлт бол өртсөн байгаа. За мөн амлалтаа биелүүлэхгүй бол санхүүжилтээ зогсооно гэсэн зарим хандивлагч орнуудын зүгээс л очих дарамт нэмэгдэж байгаа юм. За мөн 2019 онд COP25-ыг зохион байгуулахаар бэлтгэж байх үедээ хөгжиж байгаа эдийн засгтээ Чили улс 2050 он гэхэд нүүрс төрөгчийн хийн ялгаруулалтгүй улс болно гэж тус улсын ерөнхийлөгч асан Себастьян Пиньера амлаж байсан. Харин эцэст нь улс төрийн асуудалтай байсан зохион байгуулах байршлаа Испанд шилжүүлж амлалт биелэх найдваргүй болсон бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл буурсан байна. За түүнчлэн 2019 оноос Пакистан улсын ерөнхий сайд Асан Имран хаан 10 тэрбум мод тарих амлалт өгсөний дүнд ихээхэн хэмжээний төсвөө зээлээр санхүүжилснээр тус улсын өрийн дарамт нэмэгдэж байсан юм. За тэгэхээр бодиттой үе шаттай амлалт өгч санхүүжилтийн их үүсвэрийг тодорхой зааж олон улсын түншлэл суурилсан төлөвлөгөө хэн шинжилгээний механизмыг хамтдаас танилцуулах арга замаар хэрэгжүүлэх хэрэгтэй байдгийг Америкийн нэгдсэн улсын Brookings Institution зөвлөсөн байна. Мэдээлэл өргөсөн баярлалаа Бадмарга. За Монголоос 2030 он гэхэд хүлэмжийн ялгарлыг 22.7%-аар бууруулах зорилтыг тавьсан. За тэгвэл дотоодын аж ахуйн нэгжүүдээс 2024 онд MCS Coca-Cola компани 1 литр ундаа үйлдвэрлэхэд ялгарх хүлэмжийн хэмжээг 57.9 г болгож өмнөх оноос бууруулснаа доктортой хөгжлийн тайланда мэдээсэн байна. 2024 онд хүлэмжийн нийт ялгарлын хэмжээ нь 17,188 тоннд хүрсэн байна. За компанийн хувьд бол байгаль дээлтэй утаагүй уурын зуухыг бол нэвтрүүлснээр хүлэмжийн ялгарлыг жилдээ 4,800 тонноор бууруулж чадсан гэдэг онцлсан байна. За үүнээс гадна петник хуванцар иргэн цуглуултын хэмжээг за 56% бол хүргэж 2030 он гэхэд 100% хүрэхээр зорж байгааг онцолжээ. Тус компанийн хувьд ус болон эрчим хүчний зарцуулалтыг бууруулж за хуванцар сааны жинг 25% хүртэл багасгах давуу талтай дэвшилтэт технологи бүхий үйлдвэрээ өнгөрсөн 6 дугаар сард бол ашиглалтад оруулсан. За Tesla Group-ийг даад үзэх юм бол 2024 оноос эрчим хүчнээс үүдэлтэй хүлэмжийн ялгарлаа аль бие осоор тооцож ихээснээ мэдээсэн байгаа. За ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээс гадна хог хаягдлаас үүдэлтэй хүлэмжийн ялгарлыг бууруулах арга хэмжээ авсны үр дүнд бол тус компанийн хувьд хүлэмжийн ялгарлаа 875 кг-аар бууруулсан гэж тооцоолсон байна. За нийтдээ 6535 тонн хүлэмжийн ялгаруулснаа тайлгнажээ. За тэгвэл үргэлжлүүлээд хөрөнгөний биржидаас үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудын мэдээлэлээ сонирх юм бол Apovica компанийн хувьд доктортой хөгжлийн стратегийн хүрээнд үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж барих ажлаа эхлүүлснийг онцолж олно. За хоногтоо 2800 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий байгууламж барих хөрөнгө оруулалтын хэмжээгээ 45 тэрбум төгрөг гэдгийг мэдээж авмаа. Төсөл бол зөвхөн зүгээр хамгийн анхны стандартыг хангаад сүлжээнд буцаад нийлүүлэх төсөл биш юм. Дахиад бид энийг дахин ашигладаг энэ технологиг Монголд анх удаа нэвтрүүлээд бид нар цэвэршүүлсүүдээс дахин үйлдвэрийнхээ мөн бусад одоо хэрэгцээнд хангахаар ингэж ээж байгаа нь бол төслийн томоохон ач холбогдлоос өөрөөр хэлбэл бид сүлжээнд нийлүүлдэг бохир усыг үлэн хэмжээгээр багасгах гэсэн үг. Монголоос жилдээ 1.2 сая тонн хуванцар хог хаягдал ялгаруулдгаас 10%-ийг нь дахин боловсруулж байгаа гэдгийг за биржид Green Bond-ыг гаргасан TML Plastic компани зүгээс мэдээсэн. За эдгээр хог хаягдлын 40 орчим хувийг органик бордоо болгож байгаа. За эдгээр бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг экспортод гаргаж байгаас гадна олон улсын стандартуудыг хангаж ажиллаж байгаа гэдгийг компани гүйцэтгэх захирал онцолж байна. Монгол улс COP17 баг хурлыг зохион байгуулахад нэгт хамтран ажиллана гэдгийг бүгд найрамдах Франц улсаас Монгол улсаас суугаа элчин сайд Карим Перера онцолжлаа. Тоодох уур амьсгалын өөрчлөлт болон хөдөө аж ахуйн салбарын сорилт боломжийн талаарх зочдын байр суурийг хүргэх болно.
Монгол улс цөлжилтийн үнэлгээгээр 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон гэдгийг цөлжилтийн мэдээллийн санд нийтэлсэн байна. За үүнээс цөлжилт нэг хүчтэй явагдаж байгаа ангилалд 4.7%, хүчтэй явагдаж байгаа ангилалд 18.6% нь хамарч байна. Дорн говь, дунд говь, өмнө говьоос гадна говь самбар, говьалтай Баян хонгоор, Өвөр хангаа, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% нь цөлжилт газрын доройтолд өртсөн байна. За цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нүүр амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж хурд үндэсний хэмжээ багассан, за мөн мал сүргийн доод толгойн өсөлт зэрэгээс шалтгаалж байгаа гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагаас тооцоолж байна. Бүгд найрамдах Франц улс болон Монгол улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг маш олон салбарт эрчимтэй хөгжсөөр байгааг бүгд найрамдах Франц улсаас Монгол улсаас байгаа элчин сайд Карим Перера онцолжлаа. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарыг зөв бодлохоор эдийн засгийн түвшинд дэмжих хэрэгтэй гэдгийг хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Аз намхан далайн хариуцсан захирал Жерри Пактора онцолж байна. Тусгай хөтөлбөр зочдын байр суурьаар үргэлжилж байна. Франц улс байгаль орчны асуудалд өндөр ач холбогдол өгдөг. 2003 онд анхны доктортой хөгжлийн стратеги тодорхойлж байсан шүү дээ. Тэгэхээр 2026 онд Монгол улс цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ чиглэлд туршлагатай Франц улсын төлөөллийн хувьд ямар гол санаачлалуудыг дэвшүүлэх хэрэгтэй гэж зөвлөх бол мөн Монгол улс энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахдаа хамгийн гол анхаарч байх ёстой зүйл юу вэ? Oui, nous avons bien sûr prévu de travailler étroitement avec la Mongolie dans la perspective de la COP17. Тиймээ мэдээж хэрэг COP17 баг хурлыг зохион байгуулахад нь Монгол улстай нэгт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Монгол улс бол оймод устдах цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд өртөж буй орон. Франц болон Монгол улсын хамтын ажиллагаа энэ салбарт аль хэдийнэ идэвхжээд эхэлсэн. Тухайлбал усалгааны асуудалд мэргэжсэн манай Франц эксперт Монголын ойн газрын дэргэд 1 тэрбум мод төсөл дээр ажиллаж байгаа. Мөн энэ салбарт Франц улсын 2 төрлийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бид малчдын орлогын их үүсвэрийг төрөлжүүлэх, цөлжилтэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж буй мал сүргийн тоо толгойг тэнцвэртэй байлгах тал дээр малчдын нөхөрлөл хоршоодтой хамтран ажилладаг. Эх жилийн COP17 баг хурлын хувьд газар нутаг Монгол ёс заншлаасаа эхэлж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахын сацуу уламжлан хадгаж үлдэх замаар хариу үйлдэл болон хэрэгжүүлэх нь чухал сорилт юм. So are there any new joint French-Mongolian Байгаль орчны хамгаалал, сэргээгт эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд Франц Монголын хамтарсан амжилттай төслүүдээс хуваалцахгүй юу? Alors sur la question Айн хомсдолд цөлжилтийн асуудлаар бэлчээр мал аж ахуй эрхлэгчдтэй хамтран ажиллаж тэдний орлогын их үүсвэрийг төрөлжүүлэх, улмаар цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага бий. à la lutte contre la désertification en matière d'énergie renouvelable et d'efficacité. Сэргээгдэх эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр Европын холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд 2 төсөл хэрэгжүүлсэн. Гол зорилго нь байгаль орчинд илүү хүндэтгэлтэй ханддаг, илүү хариуцлагатай туршлагыг хөгжүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлт мөн агаарын бохирдолтой тэмцэх явдал байсан. So one of the latest cooperation Франц Монгол улс сүүлийн байдлаар хамтын ажиллагаагаа уул уурхайн салбарт өргөжүүлж, Орано групптэй ураны төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарлын төвд байгаа. Тус төслийн явц, ач холбогдол болон хамгийн сүүлийн үе шинэ мэдээллээс хуваалцахгүй юу? Donc l'accord d'investissement a été signé en janvier 2025. 2025 оны 1-р сард хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш одоогоор ашиглалтын өмнөх бэлтгэл үе шатуудыг ханган ажиллаж байна. Et donc il y a plein de travaux à mener. 2028 оноос олборлолт эхлэх хүлээлттэй байна. Тиймээс олборлолтын үе эхлэхээс өмнө дэд бүтэц зэрэг олон ажил хийгдэнэ. Ça lui permet de devenir un acteur mondial du secteur de l'uranium. Уг төсөл нь Монгол улсыг өнөөгийн өндөр ач холбогдол бүхий салбарт зүй ёсоор орох, ураны салбар дахь дэлхийн томоохон тоглогч улс болох нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд нүүрс төрөгчөөс ангид эрчим хүчийг дэмжигч орн болж, ур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Энэхүү төсөл нь ажлын байр бий болгож чадвартай ажиллах хүчин бэлтгэж, дэд бүтцийг хэрэгжүүлснээр Дорногой аймагт нийгэм эдийн засгийн хөгжлийг авчирна. Мөн мэдээж эргээд Монгол улсын хувьд мөнгөн орлого нь нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн энэхүү төсөл Францын болон Европын холбооны эрчим хүчний бие даасан байлыг хангахад хувь нэмэр оруулах болно. Тиймээс энэ гэрээ нь аль аль талдаа давуу талтай хоёр улсын хувьд харилцсан ашигтай гэрээ юм. Санхүүжүүлэлтийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд бид хэд хэдэн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна. Working with the Ministry of Finance to have a financing facility through the banks so that the banks can lend to the Сангийн яамтай хамтран банкудаар дамжуулан санхүүжүүлэлтийн боломж бүрдүүлэх замаар малчид болон хоршоодод зээл олгох нөхцөлийг сайжруулах ажил юм.
Бидэнд тодорхой туршлага туршилтын төсөд байгаа ч цаашдаа үүнийгээ хөгжүүлээд малчтад илүү тохирсон санхүүжилтийн хэрэгсэл болгохоор зорж байна. Ялангуяа зээлийн хүүгийн түвшний хувьд сайжруулах шаардлагатай. Учир нь Монголд малчид болон хоршоодын хувьд зээлийн хүү харьцангуй өндөр түвшинд байгаа нь гол сорилт хэвээр байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд байдгийг бид мэднэ. Мэдээж энэ нь малчид хоршоодын санхүүжилтийн зардлыг бууруулж чадсан сайн эхлэл. For the financial sector, not only with commercial banks but also with cooperatives. Гэхдээ цаашдаа арилжааны банкар зогсохгүй хоршоод ч гэсэн санхүүгийн салбарт илүү дөрвтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр малчид өөрсдөө үйлдвэрлэсэн хоршоодороо тимчих зардал гаргахгүй санхүүжүүлтийг олж авах боломжтой болно. So you've made some great points. Could you answer this question very shortly? So энэ талаар товчхон хариулж өгөхгүй юу? Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн хөгжилд үнэлгээ өгвөл 1-10-ийн хооронд хэд гэж дүгнэх вэ? And how could you further support Цаашид ухаалаг малчид гих төсөл хөтөлбөрөөр дамжуулан хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хэрхэн дэмжих боломжтой вэ? That question is difficult to answer because rating a country in terms of potentials it has to be in the context of Улс орныг чадвараар нь үнэлж дүгнэхдээ тогтолцоо нь хэр сайн байгаатай уялдуулах ёстой учраас шууд хариулахад жаахан хүндрэлтэй юм. Less being misunderstood. I wouldn't want to use it. Мөн буруу ойлголт төрүүлэхгүй тулд тоо баримт дурдмааргүй байна. Гэхдээ одоогийн Монгол улсын байгаль түвшнийг харахад цаашид өсөж хөгжих боломж потенциал байгаа гэж хэлмээр байна. The potentials are there and the potentials can be much more work on so that opportunity. Эдгээр чадвараа хөгжүүлснээр экспортын боломжуудыг хүн амын сайн сайхан байдлын төлөө ашиглаж болно. Эсвэл зах зээлд нэвтрэхэд техникийн дэмжлэг, санхүүжилт шаардлагатай байгаа зарим малчид тариаланчдад үнэхээр давуу талтайгаар ашиглах боломжийг нэмэгдүүлж болно. That still are also wanting for technical support, access to finance and access to market. So Миний хувьд Монгол улсад эдгээрийг хийхэд шаардлагатай үндсэн институт тогтолцоо нь байна гэж харж байна. Дэлхий болон Аз номхон далайн бүс нутгийн аль ч улс оронд эдийн засгийн сорилтууд тулгардаг. There are challenges in the economy, but that if responded by government in a more strategic manner. Харин төрөөс зөв бодлогоор макро эдийн засгийн түвшинд өөрөөр хэлбэл ард иргэдийн амьдралд нөлөөлөх үз түвшинд малчид газар тариаланчдад дэмжлэг болох үз түвшинд хариуцлагатай санхүүжилт, зах зээлд нэвтрэх арга хэрэгслээр дэмжих бодлогоор арга хэмжээ авч чадвал Монгол улс дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж экспортод гарах боломж чадвах нэмэгдэх болов уу гэж бодож байна. Mongolia would have much opportunity and capacity to go beyond local production but go for export. I mean, you have China, Russia. Монголчуудын үйлдвэрлэж чадах мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой хүн ам ихтэй Хятад, Орос улсууд Монголын ойрын зах зээл байгаа нь давуу тал юм. Энэ онд цахилгаан машины борлуулалт олон улсын хэмжээнд 25% өсөх төлөвтэйг Bloomberg New Energy Finance-аас тооцоосон байна. Ингэснээр зис болон лид зэрэг чухал ашигт малтамлын зах зээлд хэрхэн нөлөөлөхөөр ойдыг хөлбөрийн дараагийн хэсэгт хүргэх болно. Олон улсын хэмжээнд энэ онд цахилгаан автомашины нийт борлуулалт 20 сая давнаадыг олон улсын эрчим хүчний агентлагаас тооцоосон ба за үүнийг дагаад цэник хураагаар болон автомашины эд ангид ашигладаг чухал ашигт малтамлын эрэлт бол эрчимжих хүлээлтийг үүсгэж байна. За энэ юунтай холбоотой гол мэдээллийг Төмөөгийн сая өдрийн төргий. За тэгэхээр цахилгаан автомашины эрэлт зис болон за литий зэрэг чухал ашигт малтамлын зах зээлд хэрхэн нөлөөлөхөр байгаа юм бол за үүнээс гадна үнийн төсөөллийг ерөнхийдөө хэрхэн танилцуулж байна вэ? Тэгэхээр олон улсын хэмжээнд эрчим хүчний шилжилт хийж байгаатай холбоотойгоор зис, литий зэрэг чухал ашигт малтамлын эрэлт урд өмнө байгаагүй нэмэгдэж за үүнийг дагаад үнэн өсөх төлөвтэй. Тухайлбал Goldman Sachs банк эх 8 дугаар сард зисийн үнийн төсөөлөл оргил зэгтээ буюу тонн нь 10,000 доллар төрнө гэж төсөөлж байгаа. За Лондонын металлын биржийн агуулгах дахь зисийн нөөц он гарсаар 80% буураад байгаа. За Америкийн нэгдсэн улсын зисийн нөөц сүүлийн 7 жилийн дээд зэгтээ өрөөд байгаа юм. За тэгэхээр Дональд Трампын тарифын бодлого бүрэн хэрэгжиж эхлэхээс урьдан үнийн зөрүүнээс ашиг олох зорилгоор арилжаачид ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс руу их
хэмжээний эзэс тээвэрлэж эхлэдэг байгаа. Тэгэхээр зах зээл нийлүүлэлтийн хомсдол үүсэж магадгүй гэх хүлээлт авамгаалж байгаа нь бол ерөнхийдөө үнийн өсөлтөд гол жин дарж байгаа гэдгийг бол шинжээчид онцолж байна. Зарим нөгөө талдаа сүүлийн үед үнэ нь буураад байгаа литийн зах зээл иргэн сэргэх хүлээлттэй. Тэгэхээр Goldman Sachs литийн карбонатын үн энэ онд тонн нь 11,000 $1 хүрнэ гэсэн төсөөлөл танилцуулсан байгаа. За 2026 онд 13,000 $, 2027 онд 15,000 $, давна гэж төсөөлж байна. Өөрөөр хэлбэл одоогийн түвшнээс 86 гаруй хувиар өсөх тооцоо гараад байна. Хөгжиж буй эдийн засагтай улс орнууд цэвэр эрчим хүчний санхүүжилт татгаад эдийн засаг улс төрийн тогтворгүй байдал за мөн валютын хашиг хэлбэлцэл хамгийн том сорилт болж байгаа гэдгийг Bloomberg Neff ахлах судлаач София Май онцолж байна. Мөн байгалийн баялагийг дахин хуваарлах замаар уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх санхүүжилтийн хөөсөөрөг бий болгож чадна гэдгийг Greenpeace International-ийн гүйцэтгэх захирал Mats Christnes онцолж байна. Онцлог байр суурьдыг энэ хэсэгт хүргэж байна. Үнийг хэлэхэд бидний ажигласнаар сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол улс хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч сонирхол татгуй зүйлс болж чадаагүй. Ялангуяа нүүрсэнд хит их тулгуурласан эрчим хүчний бүтцтэй байгаа нь үүнд гол нь нөлөөлж байна. Иймд хэдийгээр нүүрснээс хамааралтай эрчим хүчний бүтцээс сэргийгдэх эрчим хүч рүү шилжих шинэ боломжууд бий болж байгаа ч мөн мэдээж Монгол улс байгалийн баялагаар арвин асар их нөөцтэй эдэж гэлээ 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30%-ийг сэргийгдэх эрчим хүчнээс бүрдүүлэх зорилтоо биелүүлэх тал дээр бага зэрэг хоцорч байгаа гэдэг нь тодорхой байна. Эцэстэн гэж хэлэхэд бид бүгдээрээ одоо ч net zero зорилтыг биелүүлэхэд шаардлагатай хэмжээнээс доогуур түвшинд байсаар байна. Тиймээс бид илүү их хэмжээний санхүүжилт хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Ялангуяа санхүүжилт тутмаг байгаа хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын хувьд. We are still below the levels needed to stay on track for net zero. And we really need to unlock market. Харин ихэнх тохиолдолд эдгээр улс хөрөнгө оруулалтын дутагдлалд ордог шалтгаан нь хэд өндөр капиталын зардал болон дэд бүтцийн тутмагшил зэрэгтэй шууд холбоотой байдаг. So, Sophia, what do you think are the biggest barriers that countries need to? Улс орнууд ялангуяа Монгол шиг хөгжиж буй эдийн засгийн орнууд хөрөнгө оруулалт татахад анхаарах ёстой хамгийн том сорилт юу байна? One of the key findings from the Climate Scope project from 2024 is that the main barriers 2024 оны уур амьсгалын хамрах хүрээ төслийн гол дүгнэлтүүдийн нэгд дурдсанаар энэ чиглэлд тулгардаг гол сорилт бол эдийн засаг улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой бодлогын тогтворгүй байдал. So in most emerging markets we still see that investors are worried about corruption issues, for example. Ихэнх хөгжиж байгаа зах зээлд хөрөнгө оруулагчид авилгын асуудалд санаа зовж байгааг бид олж харсан. Мөн дэд бүтэц валютын ханшийн савлгаа сорилт болж байна. Валютын ханшийн хэлбэлцэл нь хөгжиж байгаа зах зээлд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг. Шинэ эрчим хүчний их үүсрүүдэд төвлөрсөн хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь хаашаа чиглэж байна вэ? Шинэ эрчим хүчний салбарт хаанаас хамгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна? Өнгөрсөн онд энэ төрлийн санхүүжилтийн үнийн дүн ямар байсан талаар хөрөнгө оруулалт татах хамгийн том хүчин зүйл юу байгаа талаар мэдээлэхгүй юу? So global investment hit Iraq. 2024 онд олон улсын хэмжээнд шинэ эрчим хүчний их үүсрүүдэд 2.1 их $80 санхүүжилт хийгдсэн нь дээд амжилт болсон. Ялангуяа цэвэр эрчим хүчний салбарт санхүүжилтийн хэмжээ $700 гаруй тэрбум төрсөн байна. Дахин хэлэхэд нийт хөрөнгө оруулалтыг хөдөлгөж байгаа гол хөдөлгөгч хүч нь бүгд найрамдах Хятад ард улс хэвээр байна. Тиймээс би түрүүн хэлсэнчлэн хөрөнгө оруулалттай холбоотой хамгийн чухал зүйлс нь бүгд найрамдах Хятад ард улстай холбогдож байгаамаа. Одоогоор нар салхины эрчим хүч бусад эрчим хүчний их үүсвэртэй харьцуулахад илүү өрсөлдөх чадвартай болсон. Нарны зайн цэник хураагуурын өмнө маш хямд болсон. Салхин турбин суйрлуулах үнж ихээхэн буурсан. Түүнчлэн эрчим хүч хоригдлуулах технологийн зардалч 2022-оос 2023 онтой харьцуулахад 20%-аар буурч үзүүлтэй.
Одоогийн нөхцөл байдлыг харвал эрх мэдэл баялагийг цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрүүлсэн явдал биднийг энэ хямралд хүргэсэн гэдг нь тодорхой харагдаж байна. Тиймээс Давост болон бусад газруудад өгч буй бидний мессеж бол энэ баялагийг дахин хуваарлах замаар яаралтай шаардлагатай санхүүжилтийн их усүрийг олох ёстой гэсэн санаа юм. Бид хоёр үндсэн санааг дэвшүүлж байгаа юм. Нэгдүгээрт хэд чинэлэг хүмүүсээс татвар авах. Хоёрдугаарт хөлөмжийн хий ихээр ялгаруулж буй хүмүүс тодорхой төлбөр төлөх тухай. Харамсалтай нь хөлөмжийн хий ихээр ялгаруулж буй хүмүүсээр өөрсдөөр нь төлөвлөх чиглэлд бид одоогоор амжилт гаргаагүй байна. Бохирдуулагчдыг төлбөр төлөөж хариуцлага хүлээх гэхэд бидний одоогийн худалдааны схем татварын тогтолцоо зэрэг нь хангалтгүй байна. Харин супер баян хүмүүсийн тухайд бол дэлхий дээрх нийт хүмүүсийн ердөө 1% нь нийт ялгарлын 66%-ийг бий болгож байна шүү дээ. Баялагийг дахин хуваарлахад одоогийн эдийн засаг тус болохгүй. Иймд бид хэд чинэлэг хүмүүсээс илүү их татвар авах, татварын системийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Тиймдээч 2025 оныг энэ тал дээр маш чухал нөлөөтэй жил гэж харж байна. Бразил улс хэрхэн хэрэгжүүлэх талаар маш сайн санаачлага гаргасан бөгөөд G20-ын хүрээнд танилцуулсан байгаа. Мөн 2025 онд Нэгдсэн үндэсний байгууллагын татварын хүрээний хилэлцээр эхлэх гэж байгаа нь бидэнд давтагдашгүй боломжийг олгож байна. Тиймээс улс орнууд идэвхтэй оролцох нь чухал юм. Бидэнд асар том боломж бололцоо бий. Гол нь татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Өнөө үед компаниуд болон супер чинэлэг хүмүүс хөрөнгөө татвар ногдуулах боломжгүй газруудад байршуулж байгаа учраас засгийн газруудын мэдлээс давсан хөрөнгө эргэлдэж байгаа. Мөн сүүлийн 5 жилд 5 тэрбум хүн ядуурч байхад 6хан хүн хөрөнгөө 2020 оноос хойш 2 дахин нэмэгдүүлсэн нөхцөл байдал үнэхээр шудрагуу гэж асуух боломж бидэнд олдож байна. Энэ бол шудраг тогтолцоо биш. Үүнийг бид засах хэрэгтэй. Та Азийн бүсийн орнуудыг хэрхэн харж байна вэ? Одоогийн байдлаар баялагын хуваарлалтыг харахад ихэнх баялаг Америк нэгдсэн улсад төвлөрч байна. Мөн Европт ойролцоогоор хэд чинэлэг хүмүүсийн хөрөнгийн 20%, Аз тивд мөн ойролцоогоор 20% нь байдаг. Тиймээс Аз тивийн асуудлыг шийдвэрлэхэд маш чухал үүрэгтэй. Асуулт дагуулж байгаа зүйл нь Азийн орнууд хэд баячуудад чиглэсэн шудраг зөв татварын тогтолцоог бий болгох арга замыг үнэхээр амжилттай эрэлхийлэхийг оролдох уу гэдэг л байна. Bloomberg-ийн Монголигийн ногоон ирээдүйд тусгай хөтөлбөр энд хүрээд өндөрлж байна. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.